сайн байцгаана уу, энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн блогороо second hand буюу брендинг өөрийнхөө өмсдөггүй хувцснуудыг зарахаар тийм үзэсгэлэн яармаг дээр ирлээ. Гэтэ би зарах гээгүй шүү. Би өөрөө барыг зарах гэж байгаа юм шиг ярьчих байгаа юм шиг. За тэгээ орд сонирхож үзье. Юу байдаг юм байна. Яг гэрээ хажууд Олимпик паркийн хажууд үзэсгэлэн яармаг болж байна. Хүмүүс маш ихээр цугларч үзэж сонирхож байгаа шиг байна. За энд ороод ирсэн чинь маш гой хувцснууд байна. Одоо нэг нэгээр нь үзье. Жишээ нь энд одоо ингээд малгаанууд байна. Мэдээж энэ бүхэн цэвэрхэн. Тэгээд аваад дахин цэвэрлэж өмсвөл зүгээр ахаа. Хэрвээ таалагдсан хувц байвал тийм ээ. За энэ гоё сонирхол татчихээн. Энэ юу вэ? Бомборэ. Энэ болохоор XL. Хүн нь хаана байгаа? За залуучууд бол бараг тийнейжрүүд айгүй хүсэж байгаа юм шиг нэ өөр чинь. Зарим нь бол бүр амар хэртэй хувцас байр. Янз янзд байгаа юм байна, тийм ээ? За North Face-ийн ийм жакетууд байна. Угаагаар цэвэрлээд өмсгөн. Одоо Монголд байсан бол комисси бараад юм байна. Эндээс гоё брендинг гоё ганц гоё 2 3 юм олчихсан. Энэ бол $90 гэж штэ. Би л ийм $90-аар авахгүй. За энэ тэгээд өмд шортнууд байна. За тэгээд цаашаа явж үзье. Энэ яран гоё юм уу? Өмөдөө алмаз нь шигтгэхтэй бөгөж байна, зүүлтэй байна. Энэ гоё өрмөц юм байна. $76 гинэ. За эндээс $76 юм авч байхаар Zara ороод бараг шинийг авчихна гэдэг. Zara-гийн өмсөж $90 шүү дээ, $96. За өөр гоё юм байна. Энэ 168. За минь гоё юм давхраас хараарай. За энэ Kenzo брендинг энэ памцэн. Kenzo $150. За амар гоё палаж болсон. Louis Vuitton-ы uniform гинэ. Ажил хэрэгч бүсгүүчүүд зүгээр юм. $140. Яг энэ ч ингээд эмблем лого нээгээ байна. Арьсан. Энэ бол second hand хувцснууд ч нөө байгаль дэлхийд ээлтэй. Тэгээ нөө хэрэгтэй үнд нь хямдхан зарыг эсвэл хандивлыг гэсэн ураатай байж юм байна шүү дээ. Ээлүүгийн ийм юу байна? Түнх $99 гинэ. Энэ яг байж болох юм те арай. Чи гоё авч ийн нэг. Question. Fendi khoan. How much is it? $20 Fendi. Is it original? It is, yeah. Oh my gosh, $20. Oh, nice. Same with the Louis, it's from Japan as well. This one's the same originals, yeah? From Japan, yeah. За би өмсөд үзье. Энэ $20. Fendi-ийн төрөвч бүгд оригинал. Энийг $10 тий. $99 and $20. Гад энийг тавчвал яадгийг. Only this one? Тий. Энэ арай л хуучин юм аа. Энэ минь арай л хүрэн юм аа. Just this one, can I buy? Yeah, it's just 20. Yeah. Yeah, that's perfect. Thank you so much. Thank you. За нэг Fendi-ийн төрөвчтэй болтой. За энийг онлайнаар хэд хийж хараа да. Очоод ингээ харцаар хариулаад тэгээд юу яа? Хэрэгжилчихё.
За өөр гоё юм юу байна? Оо nice. Харин миний сонирхолтой малгай. Нөгөө бич дээр гарахаараа өмсөйгээд. Нөгөө бич дээр нэг зураг авахулах хэрэгтэй. Одоо энэ биетэй байгаа даа. Энэ хоёр хүнийг бичтэй хайраа ямар гоё юм. Загварлаг хоёр хүн явж байна. Иймэрхүү хүмүүс энэгээр их явж байна. Тэ арай? Тэ. Эдгээр чинь нөгөө амар байгаль орчноо дээдэлдэг natural юм дуртай хүмүүс энэгээр их ирж байгаа. За цаашаа юм уу зэ? I love you. За бүүц хараад ирлээ дээ. Арай бүүц биш юм аа. Тэтэта. Энийг харна штэ гол юм аа. Low. Энэ зан Кензогийн гутал байна. Энэ сайз хэдий? How much this one? What's the size? Size 7? 7. This is my size. За энэ готлыг туршаад үзье. $50 гинэ. Дандаа нөгөө миний авдаг дэлгүүрүүд байна л да энэ хувцнууд нь би ч гэсэн ингэж тавиул надад зөндөө юм байгаа. За ямар жоохон нөгөө тэмцээний жинтэй байгаа болохоор жоохон том л байна. Одоо жишээ надад энэ ягаан гутлаа шүү дээ. Энэ Whitner их тий. Яг 37 size би тухай $50-аар авч ирсэн. How much this one? It's my friend. Like 20? 20. Oh my gosh. $100. We had exactly the same one. Oh yeah. Is it new one? Maybe. I only wore it like a few times. Ямар нэрэ? Харахад таарж ин жоохон хөсгөндөж чинь. За, Кензогийн готлыг $50 гэж яхаар нь хамгийн сүүлийн үнэ нь хэдвэ гэсэн чинь өөрөө хідээр амар ингэхээр 35-аар авъя гэсэн чинь тэгдэг гинэ. За, авчаарч яараа. Thank you. Кензогийн готмод хэд идэгээ? Онлайн $1000. Wow. Can I have the box? Yeah? Okay. Айгуу чанартай юм байна. Айгуу барай шууд мэдэгдэж шít. За, ингээ хоёр юм худалдаж авлаа. За, палажиныг мань зарж явахаараа. What's the brand? This one, right away. I think it's Bombshell or no? right away. Rather wear. Like sports bra. Yeah. Thank you so much. Тэн гожис юм. Өө энэ чи ялтдаг юм чи. Зургаа номер нь айгуу жижиг. За палашнууд нь харъя. Уул нь айгуу ганган хүүхнүүдийн хувцснууд байна. Ингээ палашнууд нь бараг цоо шинээрээ зарим нь яйлтайгаа. Тэгээд энэ хувцс нь болохоор хоёр өмсөөд уйдах маягтай. Зарим нь бараг авчаад уйдсан байдаг шүү дээ. За гоё юм байна. За дараагийнхан хаашаа явах вэ?
гоё кофе юм харагдаад байна. Нанд ирэх. Нитгүй. Надаа юу яа? Нүд болсон юм байна. Энэ яг гоё. Тэ ямар амар үнэтэй энэ тэ 890. Энэ гоё юм байна энараа. Энэ өстой гоё юм байна. Пода биш ээ. 850-с үнэ. А энэ пода гэж. Энэ ихтэй амар дээр үе юм блэн байна тэ. За ингээд шорт нуттайгаа. Ням гоё юм. Артист бол өмсмөр юм байна хараа. Энэ жишээ нь хийдэ. Тэг бүгдэнд нь хөөрхөн яарлаг тавьчихжээ бас. Энэ ямар гоё өнгөтэй. За юм шортнууд байна. Зааштай таталтай байгаа дээрээ гоё. Дэлгүүрхийг авах. Тэ айгуу сонирхолтой юм байна. Тэр бүр дээж. Ямар гоё. Хүмүүс орж ирэх гэдэг. Хувцас. Энд чи айгуу байгальд айгуу ээлтэй үйл ажиллагаа хийж байгаа шүү дээ. The Dior designer brands clothing гэдэг ийм Christian Dior гэдэг Boutiquerie гэдэг $299 фотолкнууд байна. Энд одоо хизээнийхэн загвар юм бол битави махва. In Christian Dior. Very expensive. Okay. I'll pick the nice one. A little bit more expensive, but look cool, you know. За бүр бүр бэрээ. 139 $139. You can walk around and see. My wife is better than anyone. Yours that's very expensive. It's hard to find. This one is bought from LA. LA? LA is system. My older brother works in a warehouse in LA. I pay a little bit more expensive for this than pick this one. Not easy to find. Yeah, I know. Thank you so much. За ийм гой сонирхолтой юм байна тийм байна. За хувцсны пэдинг рум нэм майхан тавьчихсан юм байна шүү дээ. Тэгээд энэ дотроо орж тавьдаг юм байна. Энэгээр болохоор дандаа пологийн фотолтнууд байна. Одоо эндээс авах хугацааг консер явуулдаг. Энийг хараарай. Амар хүн. Ийм сахинууд байна, мотоциклэн дээр ундаг. Мотоцикл ундаг хүмүүсийн сахинууд байна. $80 гинэ. Энэ юугаар бичсэн юм ба та? Зарим нь үнэхээр бол шинэ юм байна. Хэлчихтэй шинээрээ л байгаа. Энэ амгаа гэж. Харин тийм. Oh my god, look at that. Энэ одоо юуны хувцас юм бэ? Юуны хувцас? Аим хөнгөн юм шиг.
Асекс гинэ. Дотроо эсгий байна. За $180 литрээ гинэ. Энэ бас гоё юм байна. За нэг өмсөд үзүүлэх үү? Ерөөсө хол өмсөж үзсэнгүй үзчихөө. Зогч нь уу? Зогхгүй нэ. Энэ бол яг нэг илэг байна шүү дээ. Бүр ориг илэг. Энэ юу хийний жакет? Джинс жакет оллоо. $90 гинэ. $90-оос $80 төгнө гэсэн ярьж байгаа $60 олгоцоо. Авах уу? Өмсгөө энийг юу вэ нөө тойл өнө гол нь толон тармаар байна. Do you have the mirror? Sure. Монгол үссэн. Энэ пүүзөө энэ хитэр аваа. 300 аваа. How much this one? It's $129. $129. Ярсkin харитаа. Нөгөөд. Энэ брендинг. $129. Скатла гэдэг юм нэртэй юу байгаа юм. Instagram. Тагчин. Хой итэх юм байна. Итэх юм байна. How much this one? How much? 55. За ингээ юм үзэж явж байгаа гоё Gucci-гийн цүнх авсан. Хэдөө начаа? Энэ ингээ аим гоё юм байна. Ингиж барьж мараад явбал мэдгүй үнэн нь бол дотроо алга. Тэр унсан болоо газар. Аз Gucci Bamba bag $800 гинэ. $800 юм шүү дээ. Гоё нөө. Энэ балет. Балет 300. Дээр үеийн загварын цөхрүүд байна тийм ээ. Тий. Гэтэ бол айгу чанартай л юм байна. Энэ баг шинээр байна. Баленсигийн нөгөө юун дээр жакетэн дээр үүрх юм шүү. $100 гэвэл авлаа. Тэ. Энд ихтэй гоё юм шүү. Брендийг өнгөд үлцгээгээд байгаараа. Харин тэ 470 гинэ. Энэ болохоор юу юм? Бас коуч байна те. Яа тэ хитэн оныхын загвар юм те.
Нэг гаргаад ирдэ. 3 As you know. 2 дахь. Амар хүн тайраа. $50 гэж амар хүн юм. Мотоцикл ондох хүмүүс. Тийм бүр 3-4 кг юм аашаа. Энэ арай гайгүй байна. Энийг өмсч үзхөө. Яа. Тэ? За. Жагаад нэг юм Prada-гийн гутал оллоо. $200 гинэ. Яг 37 сайз байна. Гоё эвтэйгэн юм байна. Тэг удаан өмсгөр өвдгөл ах тийм ээ. Дотроо ингээ Prada гэсэн. Prada шүү дээ. Харин тийм. Яг яг тамч. Made in Italia Prada Milano. That's nice. Nice. Very nice. Зэн аль нэг л авъя бодож байгаа буцаад ирээ. Saint Laurent Paris гэдэг бас нэг юм гутал болсон. Яг 37 size яг миний size байсан. Тэгээ өмсөд үзтэл Ийм гоё гэж шүү дээ. ийм гоё. 250 гэсэн. $200 авч болно гэсэн. Надад нөгөө Saint Laurent-ийн нөгөө юу байгаа? Цүнх. Тэгээ тэрнтэй хослуулбал бас гоё юм байна. Хоёулыг нь авах уу? Гоё юм байна. За ямарс нэг буцаад ирэхээр жоохон хямдаж магадгүй. Энэ бол тактик. Хоёул шууд орон. I want to buy both last chairs. How much is it? For both of them, because I was selling them for $250 each. So if I sell both for $400, I see $400. $100 off. I want to 300. $350. 300? Яг нь $300-аар авч болно л гэж юм. Тэгээд яг body. Нэг тойрчол ирээ те. За маш олон хүмүүс ихээр ирж сонирхож үздэг юм байна. Тийшээ хүмүүс нь сууж хоолоо идэж гин. Маш гоё зохион байгуулалттай явагддаг юм байна. За энд ингээд нөгөө чулуунууд гарын бугууч янз янзаараа байна. $5, $10, $2 нь $15. Хүүхдийн бугууч байна. Том large size-ны бугуучнууд байна. Эмэг байна. Түлхүүрний оосрууд байна. Энд дээрс нөгөө нэг ордныхоо чулууг олъё гэвэл олдох бах тий. За ийм нүдний шил. Оглыг саяхан дэпогоос авсан байдаг юм аа. Тэгсэн чи энд $150 гээд гарч байдаг юм аа. Ийм л байна. За тэгээд таалагдж байгаа нь энэ ямар энэ бодлоо хэлээрээ $100 авчлаа. $80 гэжсэн. Balenciaga. Тэ энэ ч онлайн дээр хэд гэж байгаа юм бол доо. За $300 байгаа. 300 биш ээ. Balenciaga 300 биш. 500 600 тал байгаа. Тэгээ яг хаа дараа нь гоё чекч үзнэ. Гэтэ хэлбэр мэлбэр нь гоё юм байна. Амар гоё юм байна. Таалагдчихэ. Thank you. Thank you so much. I was to do like bushwalks and go to the beach and things like that. Whenever I go with my friends, I kind of like instinctively spread my arms and take it all in. We're at a lookout or like at the beach, taking the sun. Oh yeah. Yeah, it's all me. All hand printed. How much this one? They're 60. 60. So nice cotton. Nice guy, yeah. Material is nice. Thank you. Yeah, they're all lino cut prints, so we carve stamps. You and roll you onto it. doing? Yeah, that's me as well. Oh my And gosh. then yeah, you Skateboard, yeah. press it on. Oh, okay. So Yeah. interesting. Vintage kind of beach there. Yeah, Yeah, team yeah. man. Yeah, that's good. That's cool. Good choice. Good luck. Thank you. Have a good day. Have a good day. За асуулт байна арай. За асуулт хариултанд орж ийн. За. Санагдсан энэ second hand Luxury brand за ихэнх нь гоё brand new
Тэгээд ингээд австрал хүмүүсийн хийсэн гар урлал. За тэгээд нэг өмсөхгүй байсан хувцснуудаа авчирч зардаг юм байна штэ. Энэ их гой санагдлаа. Би болохоор нөгөө өөрийнхөө групп хуудасаараа монголчуудынхаа одоо энэ сэдэд амьдарч байгаа хүмүүстэйгээ хамт ингээд өөрийнхөө өмсдөггүй аккаунт хадгалсан байгаа хувцас ингээд надад авчираад өчгөө би гоё лайв хийгээд холио солио байвал хий. Тэгээд хэрвээ бүр гоё шин байвал зараад өгье гэсэн тийм санал гаргаад тэгээ тэрнийхээ дагуу ажиллаж байгаа. Тэгээ одоогоор гоё лайва хийх гэж төлөвлөж байгаа. Тэгээ яг л миний бодож исэн, миний санаж исэн зүйл ингээд Сидней улсын олимпик дүүрэгт ингээд маш гоё томоор тэ DJ хүртэл ирсэн DJ хийнгээ ингээд хүмүүс дэлгүүр хийсэж байгаа жишээ нэ. Гоё таалагдж байна. Би ч гэсэн ийм гоё үзэсгэлэн зохиомоор санагдчихлаа. Харин тийм манай нөхөр намайг invite хийсэн. Яг нэг миний сонирхлыг мэддэг болохоор айгуу гоё юм зохион байгуулагдд юм байна. Ихэнх нь тэгээ айгуу гоё сонин содон загвартай өвөрмөц хүмүүс явж идэг юм байна. Тэгээ гоё юм байна. Энд чинь их дэлхийгээ хайрлаж байгаа байгаль ихтлэхийдээ ээлтэй зүйл юм гэсэн. Ямар хоол вэ? Тако. Крем ахта. Энийг хэдэн доллар вэ? 23 байна. За идээд үзүүлч. Гоё нөө. За миний хоол 120 грамм. 120 грамм брокколи. 100 грамм брокколи. Тий 100 грамм брокколитэй 120 грамм загас. За идээ те. За хоолоо идээд дуусчлаа. Би нөгөө хоолны дэглэмтэй байгаа учраас амар их богч ажиллаад байгаа шүү. Аам гатаад идэг байхгүй. Тэгээ хоолоо идээд дуусчаа. Одоо дахиад нэг жоохон тойрчоод 4 цагаас охин маань байлаад тэ арай. Тэгээ охиныгоо байлаад нь түргэж 3:10 болтол дахиад нэг жоохон явчих. Тэгээ нөгөө YSL-ийн гутал байсан шүү дээ. Тэрэн дээрээ буцаж очоод одоо хідээр өгөх юм ингээд нэг яриад үзэж. Тэгээ ийм гоё DC малхаа одоо тэгээ яг ориг юм байна. Тэгээ 45 доллар гинэ. Ямар дан бодлоо хийдэг. Би энэ бүрстэй үнэхээр хөөрсөөр ингээд юу худалдаа аваад хийдэг газар юм байна. Ориг юм уу гэдэг ориг л гэдэг юм тий. Гоё юм байна энэ бол. Яри. Do you have the last chance? Do I have to what? Yeah, maybe 25. 25? Yeah. So I saw interesting that had 35? Yeah? Yeah, I'll do 35. Oh, thank you. Yeah. It was how much? How much did I buy it for? Yeah. I bought it for 50. Of 50? Yeah, and I've never worn it. За ингээд өнөөдөр маш хайртай худалдаа авалт хийлээ. Тэгээд ерөнхийдөө миний ойлгож авсан зүйл бол дандаа нөгөө тэгэж хүнээс худалдаж авсан тэнгуүтэ дараа нь ингээд тийм үү. Үнийн дандаа ингээд доош нь унгаж зард юм байна. За одоо жишээ нь энэ болохоор ингээд Баленсиагийн малгай авлаа. Энийг $80 гэжсэн $50 тавсан. Тэгээ мэдгүй одоо онлайн дээр чухам хэд гэж байгаа юм байгаа. Гэтэ ингээд бүгд ингээ ориг юм уу гэж асуухаар тийм ээ ориг гэж тэгж ин. Тэгээд Баленсиагийн ийм жакет авсан. Энэ болохоор $90 гэсэн. Тэгээ $80 тав гэсэн. Ярсаар агаад $60 тавсан. Энэ бол гоё юм байна. Тэгээ өмсөд үзүүлчихээ шууд. Аюу гоё эвтэйхэн. Тэгээд нэг брендийн хувц өмсгөр нэг гоё хөнгөн. Тэгээд нэг авсаархан юм өмсөөгүй юм шиг санагддаг штэ. Тэгээ яг л тэр мэдрэмжүүд бол байна. Тэгээ Баленсиагийн малгай ингээд чангалаад өмсөж байна. Ямар харагдаж байна. За одоо тэгээ Saint Laurent Paris гэсэн ийм гутлыг юу яагаараа яг авъя гэж явж ирсэн чинь нөгөө хүн өөрөө ирсэн ээ.
шууд заръя гэд. Яа гэвэл одоо энэ үсгсэн худалдаа чинь дуусах гэж байгаа байхгүй юу? 4:30-гээ хаагдах байсан. Тэгээ би энэ сайн лаврантын нэг гуталтай болъё гэж бодоод байдаг байсан. Тэгээд ер нь дараагийн үзэсгэлэн дээр би байх юм шүү хараа. Энд өөрөө зогсож байгаа юм шүү. За ийм харагдаж байна. За гутлаа яшны янзлаа тавьчих. Амар тийм өөрмөц нөө. Ингээ гуцаа өмсөө зогссон чинь нэг тийм гоё годомжны стилэн дээр нэг гоё өсгөт товтлоо өмссөн шиг санагдчихэ. Ингэсгээд нэг зураг мураг авахлах юм байна тий араа. За тэгээд явж исэн чинь дизелийн бас малгай таарсан. Аим гоё. Энэ бас оргиул гэсэн чи оргиол хийж илээ. Бас хүнээс $50 авч исэн гинэ. Хүмүүс ч юусэн өмсөхгүй хуцаа би биэндээ хямдхан зарчтай юм байна штэ. Тэгээд надад 45 гэж зарна гэжсэн те. 35 авсан. Тийм ээ. Энэ бүр гоё зогсож байгаа. Аим гоё. Танд таалагдж гинүү? Таны бодлоор би ямар харагдчихэ? За тэр бол нэг хамаагүй л те. Энд чи өөртөө л гоё байвал. Өөртөө л таалагдж байвал болоо. Оо энийг мартсан байх штэ бүр. Пендигийн төрөвч $20 авсан. Яг гоё арьс. Ингээд яг гоё чанар бүх зүйл нь бол дотроо байна. Тэгээ жоохон илэгдэлтэй. $20 гэсэн шүү дээ. Pendi. Гэдэг Made in Italy гэсэн юм байна. За дараагийн хамгийн гоё худалдаа авалт бол Kenzo. Онлайнаас харсан чи хэд доллараа? 400 идэрсэн энийг. $50 гэжсэн $50 дахиад буулгацсан тий. 35 тавчлаа. 35 тавцсан шин. Good choice. За тэгээд одоо ингээл хадгалагдах нь үү, өмсөх нь үү, гарч орохдоо зугаалахтаа ийш тийшээ явахдаа өмсөх нь үү. Made in Indonesia гэнэ. За миний худалдаа авалт бол нэг иймэрхүү байлаа. Нөхөр маань тэмцээндээ сайхан оролцоорой гэд бид хоёр сэтгэл санаагаа гоё өөдрөг байлгахын тулд хамт дэлгүүрийг хийслээ. Блогтай минь хамт байсан. Маш их баярлалаа. Дараагийнхаа блогоороо уулзъя. Баярлалаа.